Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Та бүхний энэ өдрийн амгалан гэрж Education USA Mongolia хөтөлбөрөөс мэдчилж байна. Бид энэхүү цуглал подкастаараа дамжуулан Америкийн нэгдсэн улсад дэлхийд тэргүүлэх боловсрол эзэмшээд их орондоо иргэн ирж мэргэжлэр салбартаа манлайлан ажиллаж буй Монгол залуусын төвийг хүргэж байхаар зорилоо. Та бүхэн бидний бэлтгэсэн ярилцлагыг 7 хоног бүрийн даваа пүрэв гаргуудад хүлээн авч сонсоорой. Манай өнөөдрийн зочноор Монгол улс дахь Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны олон нийтэд харилцаа албаны ажилтан Идэр Уган оролцож байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. За намайг урьж өнөөдрийнхэн подкастт оруулж байгаа та бүхэнд бас их баярлалаа. Та манай сонсогчдод зориулаад Америк нэгдсэн улсын засгийн газраас Монгол улсын оюутан сурагч эрдэмтэн мэргэжилтнүүдэд олгож байгаа тэтгэлэг хөтөлбөрүүдийн талаар танилцуулахгүй юу? За Америк элчин сайдын яамнаас тэр дундаа Америк засгийн газраас Монгол улсад хэрэгжүүлдэг жил болгон хэрэгждэг тодорхой хөтөлбөрүүд гэж байдаг. Энэ хөтөлбөрүүд маань 10 жилийн сурагчдаас ахуулаад оюутан залуучуудад зориулсан, ажил хийдэг залуучуудад зориулсан, магистрт сурахаар төлөвлөж байгаа бас хүмүүст зориулсан, мөн залуу англи хэлний багш нарт зориулсан гэдэг бүх төрлийн хүмүүс хамрагдах боломжтой маш олон төрлийн хөтөлбөрүүд байдаг. За тэгээд тэр дундаа ерөнхийдөө нь хоёр багцлаад ангилах юм бол хувь хүмүүст зориулсан хөтөлбөрүүд, мөн албан байгууллагуудад зориулсан хөтөлбөрүүд гэж хоёр янз ангилагддаг байгаа. Өнөөдрийн хувьд хэдүүлээ бас илүү хувь хүмүүст зориулсан хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцъя. За энэ дотроо хамгийн алдартай буюу хамгийн хүмүүс сайн мэддэг нь бол Fulbright оюутны хөтөлбөр гэж байдаг. Энэ хөтөлбөр маань жилд 2 удаа зарлагддаг. Америкийн засгийн газрын санхүүжилттэй, Монголын засгийн газрын санхүүжилттэй гэдэг. Энэ хөтөлбөр маань Америкт магистрийн зэрэгээ хамгаалахаар горилж буй хүмүүст зориулсан 100% бүрэн тэтгэлэгтэй магистрийн тэтгэлэгт хөтөлбөр байдаг. За тэгээд Fulbright хөтөлбөрөөс гадна хувь хүмүүст зориулсан Hubert Humphrey гэдэг хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөр маань болохоор яг ажил хийж байгаа залуу мэргэжилтэнгүүдэд зориулсан хөтөлбөр байгаа. Яг өөрийнхөө ажиллаж байгаа чиглэлээр Америкийн сургууль, Америкийн тухайн байгууллагт яг өөрийнхөө ажиллаж байгаа чиглэлээр 10 сарын хугацаанд мэргэжил дэвшлүүлэх боломжтой маш гоё хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөр маань бас жилд 1-2 хүн энэ хөтөлбөрт маань хамрагдах боломжтой ийм хөтөлбөр байдаг. Тэгээд тавигдах шаардлагын хувьд бол тухайн ажиллаж байгаа газараа 5-аас доошгүй жил ажилласан байх хэрэгтэй байдаг. Тэгээд мөн IBT болон IELTS-ийн тодорхой оноо бас шаарддаг. Тэгээд удахгүй энэ хөтөлбөр маань бас зарлагдахаар 4-6 сарын хооронд зарлагддаг. Тэгэхээр энэ хөтөлбөр маань удахгүй зарлагдана. За дараа нь багш судлаачдад зориулсан SUSI for Scholars гэдэг хөтөлбөр байдаг. Энэ бол богино хугацааны мэргэжил дэвшлүүлэх, заах арга зүг дэвшлүүлэх хөтөлбөр байдаг. 5-аас 6-7 хоногийн хугацаатай үргэлжлэдэг. Хөвчлэн зуны амралтын хугацаанд хэрэгждэг юм хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөр маань бас зарлагдахтаа 7-оос 8 төрлөөр зарлагддаг. Энэ дотроо Америкийн соёл ба нийгэм, Америкийн орчин үеийн уран зохиол, Америкийн гадаад бодлого, Америкийн улс төр ба улс төрийн бодлого, Америкийн сэтгэл зүй, үндэсний аюулгүй байдал, шашны олон уралч үзэл гэх мэтчил иймэрхүү сэдвүүдээр зарлагддаг байгаа. Тэгэхээр бас яг ихтэй сургуулийн багш нар маань яг өөрийнхөө заах арга зүг сайжруулах, мөн дээрэс нь өөр орны яг өөрийнхөө заадаг чиглэлээр өөр орны багш нартай туршлага суулцахаар сонирхож байгаа бол SUSI for Scholars гэдэг програмыг сонирхож үзээрэй гэж зөвлөмөр. Жил болгон зарлагддаг. Жил болгон зарлагддаг. За, оюутан залуучуудад зориулсан Америкийн засгийн газраас Монгол улсад хэрэгжүүлж байгаа хоёр хөтөлбөр байдаг. За, тэрний нэг нь бол SUSI for Students буюу зөвхөн эмэгтэй оюутнуудад зориулсан эмэгтэйчүүдийн манлайллын чиглэлээр хэрэгжүүлдэг 5-6-7 хоногийн хөтөлбөр байдаг. За, энэ хөтөлбөр маань жилд 4 эмэгтэй оюутныг сонгож хөтөлбөр маань хэрэгждэг байгаа. Энэ бол маш гоё хөтөлбөр. За, тэгээд хэрэгжих хугацаа нь ойролцоогоор зуны 6 сарын сүүлээс 8 сарын хооронд болдог байгаа. Яг хөтөлбөрийн хугацаа. За тэрний дараа оюутан залуучуудад зориулсан Global Undergrad UGrad гэдэг хөтөлбөр байдаг. Энэ нь болохоор яг оюутнуудад сурж байгаа чиглэлээр Америкийн ихтэй сургуульд очиод 1 семестр суралцаад буцаж Монголдо ирээд сургуулаа төгсөх боломжийг олгодог хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөр маань түрүүний хэлсэн бас SUSI хөтөлбөр. Энэ хоёр маань 1-ээс 3 дугаар курсын оюутнуудад зориулсан хөтөлбөр байдаг. Яг зарим тохиолдолд хэрвээ ангаахын оюутан магадгүй хуулийн 5 жилээр сурдаг оюутнууд байх юм бол 4-5 дугаар курстай бас байж болдог. Гол хөтөлбөрийн тавигдах шаардлага нь энэ хөтөлбөртөө хамрагдаад Монгол улсад буцаж ирэхэд дор хаяж 1 семестрийн хичээл үлдсэн байх ёстой гэдэг үндсэн шаардлага тавигддаг байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрүүдийг бас та бүхэн ороод сонирхож үзээрэй гэж. За тэрний дараа 10 жилийн сурагчдад зориулсан сүүлийн үед хүмүүс сайн мэддэг болоод байгаа Flex гэдэг гоё хөтөлбөр байгаа. Тэгээд 2017 онд Монгол Америкийн дипломат харилцаа тогтсны 30 жилийн ой гэж болсон. Тэр хүрээнд 10 жилийн сурагчдад зориулсан хөтөлбөр өмнө нь Монгол улсад байгаагүй. Харин яг дипломат харилцаа тогтсны 30 жилийн ой хүрээнд анх Flex гэдэг хөтөлбөрийг бол Монгол улсад хэрэгжүүлж эхлээд тухайн жилдээ 10 оюутан хамрагдчихсан сонгогдоод түүнээс хойш жил болгон энэ хөтөлбөр маань Монгол улсад хэрэгжиж эхлэхээр болоод жилдээ 20 сурагч энэ хөтөлбөрт жил болгон хамрагдаж байна тэрнээс хойш.
Хэдэн сард зарлагддаг вэ энэ? Flex хөтөлбөр 9-өөс 10 сарын үед зарлагддаг. Тэгээ Flex хөтөлбөрийг яг Монгол улсад хэрэгжүүлдэг байгууллага нь American Council Mongolia гэдэг яг төрийн бас байгууллагаар дамжин энэ хөтөлбөр маань хэрэгждэг. Тэгэхээр зарлагдах хугацаа мөн дээрээс нь сонгож шалгаруулах үйл явц мөн хаана ямар хуу байдлаар одоо шалгалт шүлгээ авах бүх мэдээлэл нь Facebook дээр одоо Flex Mongolia гэдэг Facebook дээр тавигддаг байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрт сонирхож байгаа сурагчид одоо эцэгчүүд ирээ хүүхдэд энэ хөтөлбөрт оролцуулахыг хүсэж байвал бас яг Flex Mongolia гэдэг Facebook-ийг бас үзээд мэдээлэлээ аваарай. За тэгээд дараа нь залуу багш нарт зориулсан Foreign Language FLTA гэдэг хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөр маань болохоор англи хэлний залуу багш нарт зориулсан хөтөлбөр. За тэгээд энэ хөтөлбөрийн гол зорилго нь одоо Америкт монгол хэл заадаг дээд сургуулиуд гэж байдаг. Тэгээд монгол хэлний одоо танхимын багшийн туслах хийдэг ийм хөтөлбөр байгаа. Маш гоё хөтөлбөр. Тэгээд энэ хөтөлбөр маань жилд ойролцоогоор 1-2 багш үндсэндээ энэ хөтөлбөрт сонгогдсон одоо жил болгон одоо Америкт одоо монгол хэл зааж байгаа багшийн туслахаар ажилладаг байгаа. За тэгээд ерөнхийдөө дурдах юм бол иймэрхүү хөтөлбөрүүд бол хувь хүмүүс зориулсан хөтөлбөрүүд байна. Тэгэхээр нэг хөтөлбөрийн сонгож аваад ярих үед Fulbright тэгээд Fulbright тэтгэлэг маань хэр өрсөлдөөнтэй явагддаг юм бол шалгаруулалт нь өрсөлдөөний хувьд маш өрсөлдөөнтэй явагддаг. Анх Fulbright хөтөлбөр 1994 онд Монгол улсад хэрэгжиж эхэлсэн. Тухайн үед бол Америкийн засгийн газрын санхүүжилттайгаар хэрэгжиж эхлээд жилд нэг 2-4 хүн л одоо энэ хөтөлбөр тэнцдэг байсан. Тэгээ тэр үеэсээ эхлээд маш өрсөлдөөнтэй байсан. Тэгээ мэдээж энэ хөтөлбөрийн үр өгөөж Монгол улсын нийгэмд бас маш эргээр гарч байгаа тул Монгол улсын засгийн газраас бас энэ хөтөлбөрийг дэмжиж Fulbright-ийн хөтөлбөрийг одоо Монгол улсын засгийн газрын санхүүжилтийн хүрээнд одоо хэрэгжүүлье гэдэг шийдвэрийг 2011 онд гаргаж ирсэн. Тэгээд 2011 оноос хойш Монгол улсын засгийн газрын санхүүжилттэй Fulbright-аар ойролцоогоор нэг 7-оос нэг 10 хүн Америкийн засгийн газрынхаа нэг 4-6 хүн явдаг болсон байгаа. Тэгээд 11 оноос хойш бол нэг хамрагдах хүмүүсийн тоо нэмэгдсэн хэдий ч өрсөлдөөн нь бас түүнийгээ дагаад нэлээд нэмэгдсэн байна. Fulbright хөтөлбөрийн одоо сонгон шалгаруулах багт одоо элчин сайдын яамны ажилчид болон одоо яг энэ Fulbright сонгон шалгаруулах комиссод сонгогдсон хүмүүс бас байдаг. Тэгээд үндсэндээ сонгон шалгаруулах процесс маань 3 үе шаттайгаар явагддаг гэж хэлэхэд болно. Эхний ээлжинд материалаа хүлээж аваад тухайн таны материал дээр үндэслээд одоо ямар хуу зорилготой юм, яагаад Fulbright-д явах гэж байгаа юм, тэгмээ таны одоо үндсэн зорилго тэ буцаж ирээд юу хийх гэж байгаа гэсэн тэр төлөвлөгөөнүүд дээр ч үндэслээд эхний ээлжний сонгон шалгаруулалт явагддаг. Тэгээд хэрвээ эхнийхэн шатыг давсан тохиолдолд та ярилцлаганд дуудагддаг байгаа. Тэгээд тухайн ярилцлаганд сонгогдоод дуудагдсан тохиолдолд тантай тухайн Fulbright-ийн сонгон шалгаруулах комиссийнхан одоо ярилцлага хийгээд мөн танаас бас илүү дэлгэрэнгүй асуултуудыг асуудаг. Тэрний дараа та эхний ээлжинд Fulbright гэдэг тэтгэлгээ авчиж байгаа. За тэгээд тэтгэлгээ авцсны дараа юу болдог вэ гэхээр та дараа нь одоо ямар сургуульд сурах гэж байгаа гэдэг процесс чинь эхэлдэг байгаа. Тэгэхээр тэр процесс нь ойролцоогоор жил орчим үргэлжилдэг. Тэгээд энэ жил хэрвээ магадгүй Fulbright-д тэнцсэн оюутнууд эх жилийн намар үндсэндээ хичээлдээ явж эхлэх тийм хуваартай байдаг. Тэгэхээр өрсөлдөөний хувьд бол одоо анхныхаа одоо биднэрт ирж байгаа өргөдлийн материалын хэмжээ мөн дээрээс нь одоо ярьсан дуудаж байгаа хүмүүсийн чадвар гэдгээс нь харах юм бол маш өрсөлдөөнтэй хөтөлбөр байгаа. Fulbright тэтгэлэг маань жилд 2 удаа зарлагддаг гэлээ шүү дээ. Тэгэхээр 2 өөр цаг хугацаанд зарлагдж байна гэсэн үг үү те. Дээр нь Америкийн нэгдсэн улсын төрийн департаментаас нэгийг санхүүжүүлдэг бол нөгөөх нь манай улсын засгийн газраас санхүүжүүлдэг гэлээ. Яг ялгаатай талууд нь юу вэ? Fulbright хөтөлбөрийн одоо сонгон шалгаруулах процесс болон тавигдах шаардлагын хувьд бол яг адилхан. Одоо бүх үйл явц бол яг адилхан явагддаг. Зүгээр ялгаатай нэг хэсэг нь энэ хоёр хөтөлбөрийн санхүүжилт аль улсын засгийн газраас гарч ийнэ л гэдэг. Тэн дээр ялгаатай. Мэдээж Монгол улсын засгийн газраас санхүүжилт Fulbright-ийн хувьд бол Монгол улсын засгийн газрын тэргүүлэх чиглэлүүд гэж бас чиглэлүүдийг гаргаж өгдөг. Гэсэн хэдий ч одоо тухайн чиглэлд ороогүй ч гэсэн өөр чиглэлээр суралцах одоо бүх чиглэлээр хүмүүс өргөдлийн материал өгж болдог. Гэхдээ яг адилхан хүмүүс одоо яг адилхан оноотой байлаа гэхэд тэргүүлэх чиглэлийн хүмүүсээ Монгол улсын засгийн газар илүү энэ чиглэлээ бид мэрэгжилтэнгүүдээ бэлдмээр байна гэдэг үндсэндээ тийм чиглэл өгдөг гэсэн. Бусдаар бол одоо тавигдах шаардлага одоо явагдах сонгон шалгаруулах процесс бүх юм бол яг адилхан өгдөг байгаа. Монголын засгийн газрын санхүүжилттэй Fulbright оюутны хөтөлбөр маань яг одоо зарлагдсан байгаа. Тэгээд энэ хөтөлбөрт маань өргөдөл гаргахаар сонирхож байгаа хүмүүс Америкийн элчин сайдын яамны вебсайт руу ороод Exchange Programs гэдэг хэсэг рүү ороод тэгээд энэ дотроос Fulbright оюутны хөтөлбөр гэдэг хэсгийг нь монгол англи хэл дээр ямар тавигдах шаардлага байдгийг, ямар хуу байдлаар зарлагддгийг, хизээ энэ хөтөлбөр маань зарлагддаг талаар бүрэн мэдээллийг авах боломжтой. За яг тэдгээрээс нь товч дурдах юм бол энэ хөтөлбөрт маань яг одоогоор энэ жилийн зарлагдж байгаа одоо Fulbright-ийн хувьд тавигдах шаардлагын хувьд бакалаврын зэрэгтэй байх ёстой. Мөн 1.5 болон түүнээс дэш ажлын туршлагатай байх ёстой. Мөн англи хэлний тодорхой оноотой байх ёстой байдаг. Энэ болохоор IBT бол 80-аас 90 оноо, IELTS бол 6.5-аас 7 оноо. За тэгээд энэ бүх тавигдах шаардлагууд маань жил болгон өөрчлөгдөж байдаг учраас хэрвээ та яг энэ хөтөлбөрийг сонирхож байгаа бол эх жил бас хэрвээ зарлагдахад энэ жилийнх нь амжааг бол эх жил
зарлагдах үед нь яг ямар хуу тавигдах шаардлага байна вэ гэдгийг давхар сайн хараарай. За тэгэд энэ хөтөлбөртэй холбоотой бас төгсөгчдийн яриа гэж Элчин сайдын яамнаас сар болгон Америк төгсөгчдийн холбоотой хамтран зохион байгуулдаг. Тэгээд сүүлийн ярьсан гэдний яриануд маань бас Элчин сайдын яамны Facebook хуудсанд видео хэлбэрээр орсон байгаа. Тэгэхээр та бүхэн тэрийг бас нөхөж үзээд ямар хуу тавигдах шаардлагатай хүмүүс юу яаж өөрсдөө энэ хөтөлбөрт бэлддэг талаар мэдээлэл авах боломжтой. Fulbright-ийн тэтгэлэгт юу хамрагддаг вэ? Энэ тэтгэлэгт маань болохоор энэ хөтөлбөрт сонгогдсон оюутан сурагчдаас одоо нэг ч төгрөгийн зардал гарахгүйгээр энэ хөтөлбөртөө бүрэн хамрагдаад одоо суралцаад ирэх боломжийг олгодог тийм хөтөлбөр байгаа. Тэтгэлэг байгаа. Тэгэхээр энд нь юу ордог вэ гэхээр эндээс одоо Америк руу явах онгоцны тийз, мөн Америкаас Монгол руу ирэх онгоцны тийз очиод амьдрах байрны мөнгө, хоолны мөнгө, дээрээс нь сургалтын төлбөр, ном сурах бичгийн мөнгө, мөн одоо амьдрах зардал гэж одоо бүр тухайн хот мужаас хамаараа тодорхой тийм стипенд хүртэл өгөгддөг. Мөн дээрээс нь визний хураамж гэдэг гих мэтчлэн одоо тухайн сонгогдсон хүнээс ямар нэгэн төлбөр гарахгүйгээр хөтөлбөртөө 100% хамрагдаад ирэх боломжийг олгодог тийм хөтөлбөр байгаа. Магистрийн түвшний оюутнуудад зориулсан тэтгэлэг шүү дээ. Тэгэхээр гэр бүлтэйгээ явах боломж байдаг юм болов уу? Гэр бүлтэйгээ явах боломжтой. Тэгээ энэ хөтөлбөр маань энэ тэтгэлэг маань зөвхөн одоо энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа хүнтэй холбоотой гарах бүх зардлуудыг хариуцдаг байгаа. Хэрвээ гэр бүлтэйгээ яваад магадгүй гэр бүлийн хүн эсвэл магадгүй хүүхэд нь тухайн газар сургууль цэцэрлэгт явхад гарах зардлуудыг тухайн гэр бүл өөрсдөө хариуцдаг байгаа. Flex хөтөлбөрийн тухайд та жоохон дэлгэрэнгүй танилцуулах. За тэгээ Flex хөтөлбөрийн талаар тий. За Flex хөтөлбөр маань түрүүнд дурдсан 2017 онд хамгийн анх Монгол улсад хэрэгжиж эхлээд 10 сурагчийн хөтөлбөрт маань хамрагдчихсан бол өнөөдөр одоо энэ хөтөлбөрөөр жил болгон 20 сурагч бол хамрагдаж байна. За тэгээд энэ хөтөлбөр маань болохоор 9, 10, 11-р ангийн ахлах ангийн сурагчдад зориулсан хөтөлбөр байгаа. За тэгээд энэ хөтөлбөрийн үндсэн тавигдах шаардлага жил болгон зарлагдахтаа тэдэн сарын тэдний хооронд төрсэн хүүхдүүд гээд ингээд бүр өдөр сартаа зарладаг байгаа. За тэгээд Flex хөтөлбөр маань үндсэндээ тавигдах шаардлагын хувьд нас заадаг, анги заадаг. Дээрээс нь сайн ба түүнээс дэш сургалтын дүнтэй байх хэрэгтэй байдаг. Англи хэлний зохих төвшний мэдлэгтэй байх хэрэгтэй байдаг. Энэ мэдлэгийг яаж шалгадаг вэ гэхээр тухайн Flex хөтөлбөрийн газраас одоо ингээд 3 үе шаттайгаар шалгалт авдаг. Тэр шалгалтаараа дамжуулаад энэ англи хэлний мэдлэгийг шалгадаг. За тэгээд Америкийн нэгдсэн улсын визний шалгуурыг бас хангасан байх хэрэгтэй байдаг. Гадаад паспорт авах хэрэгтэй, Монгол улсын иргэн байх хэрэгтэй байдаг. За жишээлх юм бол одоо түрүүн хэлсэн нэг шалгалтын хувьд 3 үе шаттай байдгаа гэдгсэн тийм. За хамгийн ихнийх нь болохоор энэ Flex хөтөлбөрт маань одоо бүртгүүлж байгаа хүүхдүүд эхний ээлжиндээ англи хэлний тест өгдөг. Энэ нь ойролцоогоор 16 асуулт бүхий 15 минутын тест өгдөг байгаа. За тэгээд энэ тестэд авсан хүүхдүүд 2 дугаар шатанд ордог. За 2 дугаар шатных нь хэсэг дээр эссе бичдэг хэсэг байгаа. Тэгээд эссегээ англи хэл дээр бичдэг. За тэгээд 2 дугаар шатанда тэнцсэн хүүхдүүд маань 3 дугаар шат буюу тэнд нь илүү одоо наривчлсан илүү хөндрүүлсэн англи хэлний тест, англи хэл дээр эссе бичих, мөн ярилцлаганд орох, тэгээд мөн өргөдлийн маягт гэж байдаг. Тэгээд өргөдлийн маягтыг бас эцэгхийн хамт бүгэлдэг тийм үндсэн юм 3 шаттайгаар Flex хөтөлбөрийн маань сонгон шалгаруулалт явагддаг. За тэгээд энэ хөтөлбөрт маань мэдээж Монгол улсын өнцөг болон бүрд байгаа амьдарч байгаа 10 жилийн ахлах ангийн сурагчдыг хамруулахаар хичээдэг тул жил болгон зөвхөн Улаанбаатарт гэхгүй өөр хөдөө орон нутгийн аймагуудад очиж ингэж бүсчилсэн байдлаар одоо шалгалтуудаа авдаг. Тухайлх юм бол өнгөрсөн жил гэх юм бол Чой балсан хотод авч исэн, Арвахир хотод авсан, мөн Ховд аймагт одоо Ховд хотод шалгалтыг нь авсан байгаа. Тэм Улаанбаатар гэсэн ийм үндсэн 4 газар сонгон шалгуулалт хийж одоо шалгалтаа авсан байгаа. Тэгэхээр тэр тухайн бүс нутагт амьдарч байгаа тухайн аймаг гэлтгүүд тэр бүс нутгийн хүүхдүүд тэр шалгалт авч байгаа газар очиод шалгалт өгөх боломжтой юм. Жишээлх юм Сүхбаатарт амьдарч байгаа хүүхэд Улаанбаатар хот руу ирж шалгалт өгөхийн оронд Чой басанд очиод одоо дорнодод очиод тий ойрхон шалгалт өгөх боломжтой гэсэн үг. Мөн хэрэг увсад ч юм уу Баяуулгад амьдарч байгаа хүүхэд бол өнгөрсөн жил бол ховдод очиод шалгалт өгөх боломжтой. Энэний бас нэг давуу талтай юм нь хөдөө орон нутгийн хүүхэд одоо тэр шалгалт авч байгаа газраа үндсэндээ өрсөлддөг гэсэн үг. Өрсөлдөөн нь одоо гэж Улаанбаатарын хүүхэдтэй ирж өрсөлддөг. Яг тэр бүстэй зориулагдсан одоо тэр одоо тоон дээр өрсөлдөж явдаг гэсэн. Тэрүүгээрээ бас илүү орон нутгийн хүүхдүүдэд бас илүү одоо боломжийг ингээд их шуурилж байгаа юм. Тэгээд энэний одоо энэ Flex хөтөлбөрийн маань сонгон шалгаруулах бүх процесс нь одоо Washington DC хотод хийгддэг байгаа. Энд бүх шалгалтуудыг авч авсан бүх материал нь хянагдах, засагдах бүх процесс нь бол Washington DC хот дох тэгээд Flex-ийн төв офис дээр хянагддаг. Сонгон шалгаруулалт нь тэндээсээ хийгддэг гэсэн. Тэгээд тэндээсээ бас Washington DC-гээсээ төв офисын хүмүүс нь яг энэ сонгон шалгаруулалтын үеэр бас Монголд ирээд бас ажилладаг юм процесстэй явагддаг. Тэгээд та бүхэн хэрвээ энэ хөтөлбөрийг сонирхох юм бол жил болгон ойролцоогоор 9 сарын дундуур энэ хөтөлбөрийн маань сонгон шалгаруулах
процесс эхэлдэг. Тэгэхээр та бүхэн Flex Mongolia гэсэн Facebook хуудасаар энэ талаар мэдээлэл авч болно. Эсвэл имэйлээр бол Flex гэдэг нь FLEX@americanconsul.in гэдэг хаягаар та бүхэн одоо имэйл бичиж асуух боломжтой. Одоо Flex хөтөлбөрөөр нийт хэдэн оюутан суралцаад байгаа вэ манай Монголд? Монгол улсад Сурагч. одоогоор 50 сурагчуул яг хамрагдсан байгаа. Одоо хүүхэд сурагчд маань бол хамрагдаад Монгол улсад өнөөдрийн байдлаар ирсэн байгаа гэсэн төгсөгч маягаар. Яг одоо бол 20 сурагчуул яг Америкт суралцж байгаа. Тэгээ 6 сард одоо хөтөлбөрөө дуусгаад ирэхээр одоо төлөвлөгдөж байгаа. Тэгээ мөн дээрэс нь яг энэ жилийн хувьд одоо сонгогдсон 20 оюутны тоо 20 оюутны нэрс гарцсан байгаа. Тэгээ энэ хүмүүс маань бас энэ сурагчид маань энэ 9 сард явна гэсэн. Тэгэхээр одоо нийтдээ баг гэр болцсон гэсэн үг тийм юм байна. Тийм баг гэр болцсон байна. Flex U-Grad гэсэн одоо энэ хөтөлбөрүүдэд хамрагдсан сурагчид дараа нь Fulbright-ийн тэтгэлэгт өргөдөл гарах боломжтой гэдэг юм болов. За та өстөө маш гоё асуулт асуулаа. Тэгээд энэ Америкийн засгийн газрын санхүүжилттэй хэрэгждэг хөтөлбөрүүдийн хооронд бас ингээд тодорхой юм ялгаатай юмнууд байдаг. Одоо нэг хөтөлбөрт хамрагдсан бол нөгөө хөтөлбөрт нь тодорхой хугацааны дараа хамрагдах ёстой гэсэн тийм тавигдах шаардлагууд байдаг. Flex U-Grad болон одоо ийм богино хугацаатай хөтөлбөрүүд болон урт хугацаатай гэдэг хоёр хандлагаар ангилагддаг байгаа. Жишээлх юм бол Hubert Humphrey гэдэг түрүүн хэлд дурдсан одоо мэрэгчлэнгүүдэд зориулсан хөтөлбөрт хамрагдсан хүн Fulbright хөтөлбөрт 7 жилийн дотор хамрагдах одоо өргөдөл гарах боломжгүй байдгийг. Хэрвээ Fulbright хөтөлбөрт хамрагдах юм бол ялгаагүй Hubert Humphrey-д 7 жил өнждөг тийм юутай байдаг. Богино хугацааны хөтөлбөрүүдийн хувьд бол тухайн жилдээ биш бол одоо яг тодорхой хөтөлбөр болгонд жоохон өөр байдаг учраас тухай бүрт нь элчин сайдын ямар хандаж асуул их зүгээр. Яг U-Grad Flex хоёрын хооронд бол ямар нэгэн тийм нэгэнд нь хамрагдсан нөгөөдгөнд нь хамрагдаж болохгүй гэсэн бол тийм байхгүй одоогоор. Их сургуулийн оюутнуудад зориулсан оюутан солилцооны хөтөлбөрийн талаар түрүүнд дурдлаа шүү дээ U-Grad гэдэг. Энэ хөтөлбөрийнхаа талаар та тодорхой танилцуулахгүй юу? За Global Undergrad U-Grad гэх буюу одоо яг дээд сургууль суралцж байгаа оюутнууд яг өөрхөн суралцж байгаа чиглэлээрээ Америкийн аль нэг ихтэй сургуульд очиод нэг семестр суралцаад ирэх боломжийг олгодог ийм солилцооны хөтөлбөр байгаа. Тэгээ энэ хөтөлбөр маань анх 2008 онд Монгол улсад хэрэгжиж эхэлсэн. Жилд ерөөхдөө 3-аас 4 оюутан энэ хөтөлбөрт маань жил болгон хамрагддаг. Одоогийн байдлаар 50 гаруй оюутан бол хамрагдсан байгаа. За энэ хөтөлбөрт маань үндсэн тавигдах шаардлагууд гэж байдаг. За тэнд нь хамгийн ихтэй бакалаврын 18-аас 24 настай 1-ээс 3 дугаар курсын оюутан байх гэдэг үндсэн шалгуур байдаг. За тэгэхээр 1-ээс 3 дугаар курс гэдэг маань хамгаалахын сургуулийн оюутан уу эсвэл одоо арай олон жилээр сурдаг хуулийн ч юм уу те сургуулийн оюутан уу гэдгээс хамаарат 4-5 байж болдог. За дараагийн тавигдах шаардлага нь дипломын дундаж дүн одоо голч дүн нь 3.0 буюу түүнээс дээш байх ёстой гэсэн бас 2 дугаар үндсэн шаардлагыг тавьдаг. За 3 дугаарт нь англи хэл сайтай байх ёстой гэсэн юу тавьдаг. Ерөнхийдөө IBT TOEFL-ийн 61 оноо авсан байх ёстой гэдэг тийм үндсэн шаардлага тавьдаг байгаа. За тэгвэл яг өргөдөл гаргах үедээ заавал оноотой байх албагүй. Хэрвээ тухайн оюутан өргөдлөө гаргаад ярилцлагандаа тэнцээд хөтөлбөртөө одоо тэтгэлгээ авч чадах юм бол хөтөлбөрт хамрагдахаас өмнө Америкийн засгийн газраас одоо төлбөрийн төлөөд TOEFL-ийн шалгалтын өгүүлждэг ба үнэгүй өгүүлдэг ба. За өргөдөл хүлээж авах хугацаа нь 12-оос 1 сарын хооронд хүлээж авдаг. Жил болгоны 12 сард элчин сайдын яамны Facebook, вебсайт болон одоо олон нийтийн одоо өдөр тутмын сонингуудаар дамжуулаад энэ хөтөлбөрийн зар бол гардаг. Тэгээд хөтөлбөр маань 2 жилийн өмнөөс эхлээд онлайнаар өргөдөл авдаг болсон байгаа. Тэгэхээр яг энэ хөтөлбөрт сонирхож байгаа яг одоо энэ подкастыг сонсож байгаа оюутан залуучууд маань магадгүй 1-2 дугаар курс оюутан байгаа бол энэ 12 сард элчин сайдын яамны веб хуудсыг сайн үзээрэй. Яг энэ хөтөлбөрт өөрийгөө зориулж бэлдээрэй. Тэгээд гэж зөвлөмөр байна. Хөл хоройтой байгаа энэ цаг хугацааг ашиглаад шалгалтанд бэлдээд тэтгэлэгт хөтөлбөрт өөрийгөө сориод үзэхэд болохгүй юм байхгүй шүү дээ тийм. Тэгээд ерөөдөөс сая миний дурдсан энэ хөтөлбөрүүдээс ингээд сонсож байхад ихэнх нь мэдээж энэ Америк улсад одоо бүгд Америк руу явдаг одоо тэтгэлэгт одоо солилцооны хөтөлбөрүүд тэгээд англи хэлний тодорхой мэдлэг байхгүйгээр энэ хөтөлбөрт хамрагдах, сонгогдох гэдэг байдал бол их хүнд. Тийм учраас та бүхэн яг энэ одоогийн нөхцөл байдлыг ашиглаад өөрийнхөө хэлийг аягүй сайн бэлдээд тодорхой дээр яг тавигдж байгаа шаардлагуудад нь хүртэл сайн бэлдгийг бол зөвлөж байна. Эмэгтэйчүүдийн манлайлалын хөтөлбөрийн талаар түрүүнд дурдлаа л да. Тэр маш сонирхолтой санагдлаа. Тэр хөтөлбөрийнхаа талаар жоохон дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? За сүси хөтөлбөр маань түрүүн багш судлаачдад зориулсан сүси хөтөлбөр маань ингээд 8 төрөл байдаг гэж дурдж байсан. Яг тэрэн шиг сүси оюутнуудын хөтөлбөр гэж бас нэг аюул олон төрөл байдаг. Улс төрийн оролцоо одоо
одоо юу гэдэг чинь шинийг санаас entrepreneurship энэ төр гэдэг олон төрлүүд байдаг. Тэдгээрээс яг Монгол улсад хэрэгждэг нь SUSI for Women's Leadership буюу одоо яг эмэгтэйчүүдийн манлайлалын чиглэлээр одоо оюутнуудад зориулсан хөтөлбөр байдаг. За энэ нь болохоор залуучуудын нийгэм тулгамдж буй асуудлуудад татан оролцуулах, манлайлах ур чадварыг төлөвшүүлэх мөн олон нийтэд одоо олон нийтийн ажиллагаанд оролцоог дэмжих зорилгоор хэрэгждэг одоо яг манлайлалын ур чадварыг тухайн оюутнуудад одоо илүү суулгаж өгөх тэр дундаа яг эмэгтэйчүүдийн манлайллыг одоо юу гэж ойлгодгийг тэр манлайлалын чиглэлээр чи улс их орондоо юу хийж чадж байгаа мөн дээрэс нь юу хийх боломжтой байна гэдгийг нь одоо ойлгоход илүү дөхөн болдог, тус болдог хөтөлбөр байдаг. Тэгээ энэ хөтөлбөр маань бакалаврын зэрэгт суралцж байгаа 1-ээс 3 дугаар курсын эмэгтэй оюутнуудад зориулагдсан хөтөлбөр. Тэгээд ямар нэгэн TOEFL-ийн оноо болон одоо англи хэлний оноо гэж шаарддаг. Өргөдлийн маягтан дээр үндсэндээ 250 хүүхдээ эссе бичдэг. Дээрээс нь англи хэл дээр ярилцлаганд ороод англи хэлний үндсэндээ шалгачих боломжтой юм хөтөлбөр байдаг. За энэ хөтөлбөрт маань жил болгон 4 оюутан хамрагдаад одоо Канзасын их сургууль руу одоо 5-7 хоногийн хувь хүний хөгжлийн чиглэлээр одоо сургалтанд хамрагддаг байгаа. За тэгээ SUSI хөтөлбөр маань дэлхийд даяар нийт 80 одоо эмэгтэй манлайлагчдыг цуглуулад тэгээ 4 өөр сургуулийн кампус дээр одоо 20-20-оор нь хуваагаад ингээд ийм лидершип болон одоо хувь хүний хөгжлийн чиглэлээр ийм богино эрчимжүүлсэн сургалтанд хамрагдаад буцаад одоо аюулаа уулзаад за би юу сурав, яав, одоо яаж болохоор ингээд ийм өөртөө гэсэн төсөл боловсруулад, өөртөө гэсэн санаагаа боловсруулад ирэх боломжийг олгоод их гоё хөтөлбөр байгаа. Тийм байна. Тийм тэгээд сонгогдсон эмэгтэй оюутнууд маань 6 сарын сүүлээс 8 сарын эхний хооронд үндсэндээ яг Америкийн аль нэг ихтэй сургуулийн хуваарлаг зэгтэй сургууль дээр очиод кампус маягаар байрлаад одоо дотор баримтанд амьдраад сургалтаа аваад явдаг байгаа. 100% тэтгэлэг үү? 100% тэтгэлэгтэй. Бүх одоо миний саяны дурдсан хөтөлбөрүүд маань одоо Америкийн засгийн газрын одоо 100% тэтгэлэгтэй тийм хөтөлбөрүүд байгаа. За тэгээд зарлагдах хугацаа нь 10-аас 11 сарын хооронд Элчин сайдын яамны бүх сошиал медиа болон вебсайтаар дамжуулан зарлагддаг. Тэгээд та бүхэн хэрвээ энэ хөтөлбөрт одоо яг энэ подкастыг сонсож байгаа эмэгтэй оюутнууд маань тийм манлайлагч оюутнууд маань энэ хөтөлбөрийг бас сонирхоод үзээрэй. Тэгээд яг одоо энэ хөтөлбөрт бас хамрагдсан оюутнуудын өөрсдийнхөө туршлагыг хуваалцсан манай видео байгаа. Элчин сайдын яамны Facebook хуудсанд видео гэдэг хэсэгт нь. Тэгэхээр тийшээ бас ороод бас сонирхоод үзээрэй гэж зөвлөмөр байна. Hubert Humphrey тэтгэлэг хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөхгүй та. Тийм Hubert Humphrey хөтөлбөр маань болохоор за яг ямар хуу хүмүүст юу зориулсан хөтөлбөр вэ гэдгээс нь эхлэе л да тийм. Одоо дунд насны чадварлаг одоо яг Америкт мэрэгжил боловсруулалтаа дээшлүүлэх одоо боломжийг олгодог хөтөлбөр байгаа л да. Тэгэхээр одоо юу гэж магистрт сурчих ихлээр хитрхийн удаан тийм 2 жил сурчих гад байдаг. Тэгсээр надаа ингээд эхнийхээ магистрийг эсвэл хийцэн ч юм уу тийм нэг өөр газар хийцэн тийм яг ингээд ажил дээр ингээд олон жил ажилласан одоо ингээд 5-аас дээш жил ажилласан одоо нэг өөрийгөө нэг цэнэглэе эсвэл өөрийгөө нэг илүү нэг сайжруулъя гэж одоо бодож байгаа мэрэгжилтэнгүүдэд зориулсан хөтөлбөр байгаа л да. Тэгээд энэ хөтөлбөр маань болохоор 10 сарын хугацаатай яг өөрийнхөө чиглэлээр одоо тухайн амьдарч байгаа газрынхаа ихтэй сургуулиудаас бас хичээл аваад мөн тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Америкийн байгууллагуудад дадлага их боломжийг олгодог маш гоё хөтөлбөр байдаг. Тэгээд энэ хөтөлбөрт маань тавигдах шаардлагуудын хувьд гэх юм бол нэгдүгээр бакалавр болон түүнтэй дүүцэх зэрэгтэй байх хэрэгтэй байдаг. За тэгээд өргөдөл гаргаж явах үедээ мэрэгчлэрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх хэрэгтэй байдаг. Мөн дээрээс нь удирдах чадвар одоо нийгмийн үйлчлэгээний үйлчлэгээ батлан харуулах буюу одоо нийгэмдээ идэвхтэй оролцдог манлайлагч нар мөн дээрээс нь бодгоо удирдах албан тушаал хачдаг хүн бол тэрийг хідэн хүн одоо ямар хөө байдлаар удирдах яаж ямар хилцгийг авч явдаг энэ төр бас харуулахыг одоо зөвлөдөг. За 3 дугаарт нь англи хэлний бас оноотой байхыг шаарддаг. Тэгээ Hubert Humphrey хөтөлбөр маань англи хэлний оноог үндсэндээ 2 янзаар тавьдаг байгаа. Нэгдүгээрт IBT-гийн 71 оноотой байхыг шаарддаг. Хэрвээ IBT-гийн оноо байхгүй бол TOEFL ITP гэдэг оноо байдаг шүү дээ. Paper based цаасаар өгдөг TOEFL-ийн тийм шалгалтын 530 оноотой болдог. За хэрвээ тэр тухайн одоо өргөдөл гаргаж байгаа хүний англи хэлний мэдлэг магадгүй хөдөө орон нутагт амьдардаг ч юм эсвэл Улаанбаатар хотод байдаг ч гэсэн ингээд англи хэлний мэдлэг нь тодорхой 71 оноод хүрэхгүй байж болно. Тэр тохиолдолд энэ хөтөлбөрөө эхлэхээс өмнө 3 сарын хугацаатай англи хэлний курст Америкт сураад тэгээд хөтөлбөрөө эрхлүүлэх боломжийг бас энэ хөтөлбөр маань олгодог. Тэгэхээр тэр үеийг тэрийг хизээ хийх ёстой вэ гэхээр өргөдөл гаргах үедээ тухайн хүн за би extended version буюу одоо ингээд
англи хэлний хөтөлбөртөө урт Хамфри хөтөлбөрийн өргөдөл гаргаж байна. Эсвэл англи хэлний 3 сарыг нь алгасаад зөвхөн 10 сарын Хамфри хөтөлбөртөө хамрагдаж байна гэдэг хоёр төрлөөр үндсэндээ хүн өргөдөл гаргаж болдог. Тэгээ зарим тохиолдолд үнэхээр мундаг мэрэгжилтэн одоо ингээд мундаг одоо яг тэр салбартаа мэрэгсэн ч гэсэн төдийлөн одоо англи хэлээ хангалттай 71 оноо авах хэмжээний гэж бодохгүй бол санаа зовлтгүй одоо IBT-ийн 51 оноо авах чадвартай байгаа үедээ одоо тэр англи хэлний курст нь суугаад дахиад цаашаа үргэлжлүүлнэ гэдэг Хамфрид нь орж болно гэсэн. За тэгээд өргөдөл хүлээж авах хугацаа 4-6 сард зарлагддаг. Тэгэхээр элчин сайдын яамны бүх сошиал медиа болон одоо вебсайтаар дамжуулан энэ хөтөлбөр зарлагдана. Тэгээд яг ажил хийж байгаа залуучууд болон мэрэгчлэнгүүдэд, залуу мэрэгчлэнгүүдэд бол зориулсан маш гоё хөтөлбөр байгаа. Тэгээд энэ хөтөлбөр маань өөрөө зэргийн бос. Та ямар нэгэн магистрийн зэрэг ч юм уу бакалаврын зэрэг бол аавна гэж байхгүй. Зөвхөн мэрэгжил дэвшлүүлэхэд зориулсан одоо яг таны одоо тэр ажилдаг чиглэлээрээ та өөрийгөө илүү сайжруулахад чинь тусалдаг тийм хөтөлбөр байгаа. Сонгон шалгаруулалт нь яаж явагддаг юм бол? Сонгон шалгаруулалт нь Монголд эхний ээлжинд Монголд in country буюу одоо Монгол улстай сонгон шалгаруулалт хийгдээд тэрний дараа олон улсын одоо global competition гэж одоо олон улсын өрсөлдөөнд бас сонгон шалгаруулалт нь явагддаг. Хоёр янзаар явагддаг гэсэн. Тэгэхээр бусад хөтөлбөрүүдээс бас ялгаатай гэсэн. Яг гэхдээ яг тэрнтэй адил төрлөөр явагддаг зарим нэг хөтөлбөрүүд байдаг л да. Гэхдээ яг Хьюберт Хамфригийн хувьд бол эхлээд Монгол улстай өргөдлөө өгөөд одоо ингээд яг энэ сонгон шалгаруулалт комиссийн дүгнэлтээр Монгол улсаас эхлээд сонгогдно гэсэн. За тэгвэл Монгол улсаас сонгогдсон хүмүүсээ элчин сайдын яам нь олон улсын өрсөлдөөнд одоо санал болгодог гэсэн. Тэгэхээр өөр орны хүмүүстэй өрсөлдөх нь шүү дээ. Яг Хьюберт Хамфри гэдэг хөтөлбөрт дэлхийн өнцөг болон бүрээс элчин сайдын яамдууд өөрсдийнхөө хамгийн сайн гэж бодож байгаа сонгосон одоо хүмүүсээ сонгоод тэгээд тэр хүмүүсээ хооронд нь өрсөлдүүлдэг. Тэндээс нь одоо яг Хьюберт Хамфригийн одоо офисоос тодорхой тооны хүнийг жил болгон сонгож авдаг гэсэн. Манай Монголоос жилд одоо хэд орчим хүн? Жилд хамгийн багадаа 1 хамгийн дээдл нь 3 байлуу 2 билүү явж байсан. Тэгэхээр мэдээж өрсөлдөөн маш ихтэй учраас бид нэр эндээс айлуулах одоо олон санал болгодог гэсэн олон улсын өрсөлдөөн дээр бас тэдийн яг хангалттай их өндөр үнэлгээ авч чадахгүй бол бас хасагдчихдаг гэсэн. Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд өргөдөл гаргаж байгаа хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа юу байдаг юм бол одоо өргөдөл гаргахаар зэгч байгаа, бэлтгэлээ хангаж байгаа оюутан залуус тандаа зөвлөх зүйл байна уу? За нийтлэг гаргадаг алдаа бас нэг хэд хэдэн яг нийтлэг гаргадаг алдаанууд байна. Одоо өргөдөл гаргаж байгаа хүмүүст тий зориулж хандаж хэлэхэд хамгийн эхлээд хүмүүс маань яг энэ тэтгэлэгт хөтөлбөрүүдийн цаг хугацааг маш сайн төлөвлөх хэрэгтэй. Одоо үүдэх чинь одоо 2020 оны 1 сарын 12-ны өдрийн 12 цаг гэсэн байгаа бол яг л 12 цаг гэсэн. 12 цаг 1 минут гэж ерөөсөө байхгүй. Тэгэхээр тэн дээр хүмүүс маань маш их одоо үүдэх чинь 1 минут хоцорчлоо. Эсвэл одоо имэйлээрээ уулгасан чинь интернет маань гацчихлаа. Онлайнаар өргөлөө гаргах гэж онлайн систем маань гацаад ингээ болсонгүй гэдэг санал хүсэлтүүд манай дээр маш ихээр ирдэг. Тэгэхээр яг энэ ямархуу одоо энэ өргөдлийн материал тэтгэлэг хөтөлбөрүүдэд өргөдөл гаргахаар төлөвлөж байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд энэ хөтөлбөрийн маань өргөдөл гаргах хугацаа нь хідээс хизээ дуусах вэ гэдгийг маш сайн хар тэрэнд тааруулаад өөрийнхөө одоо цаг хугацаа одоо бүх материалаа маш сайн бэлдээд аль болох эртхэн өхийг зөвлөж байна. Тэгээ сүүлийн үед нэг ихэнх материал өргөдлийн материалууд маань онлайн хэлбэрээр авдаг болсон тул зарим тохиолдолд яг ингээд онлайн өргөдлийн цаг дуусах үед маш олон хүн хандаад гацах тохиолдлууд бас гардаг. Системд их ачаал үсээд тэрнээс болоод хоцорчих юм бол одоо та дахиад 1 жил өнчгөөсөр аргагүй болно гэсэн. Тийм нэгдүгээр. Хоёрдугаарт нь хүмүүс маань материалаа одоо яг шаардж байгаа материалуудыг бүрдүүлж өгөх шаардлагатай байдаг. Хэрвээ одоо тухайн өргөдлийн одоо ямар ч тэтгэлэгт хөтөлбөр зарлагдахад энэ материалуудыг л авна гэсэн юм тодорхой юм жагсаалтууд гаргадаг. Тэнд нь одоо эссе тодорхойлох захиа хідэн ширхгийн тий. Мөн дээрээс нь одоо өөр одоо үеийн дипломын хуулбар ч юм уу яг юм тодорхой юмнуудыг шаарддаг. Тэгэхээр тэр материалуудаа яг тэр өргөдөл хүсэж байгаа юуны журмын дагуу одоо өгөхийг зөвлөж байна. Зарим тохиолдолд хүмүүс маань ингээд хийдэг ажилтайгаа холбоотой бор шуур ч юм уу одоо хийдэг ажилтайгаа холбоотой бүр юм каталог ч юм уу ингээд хэрэггүй материалууд их явуулдаг. Зарим тохиолдолд хүмүүс маань одоо үүдч ингээ олон материал дотроо төөрснөөс болоод нэг материалаа ингээ дутуу үлдээсэн бас тохиолдол гараад байдаг. Тэр тохиолдолд таны материал, таны өргөдлийн
одоо маягт чинь ерөөсөө уншигддаггүй байгаа. 1 минут хоцорсон юм уу эсвэл одоо нэг материал нь дутуу байхад таны өргөлийн мэт ерөөсөө уншигдахгүй шүү гэдгийг хэрэгсэхгүй болно. Дараагийн шатруу ерөөсөө явдаггүй гэдгийг бас анхаараарай гэж зөвлөмөр байна. За 3 дугаарт нь одоо ингээд одоогийн яг хөл хоройтой холбоотой юм таамаглаш хөгжсөн зүйлүүд их гарч ийн л да. Тэгээд TOEFL-ийн шалгалт жишээлбэл өгч чадахгүй болох ч юм уу те. Одоо ямар нэгэн хэлний шалгалтууд өгч чадахгүй болох иймэрхүү нөхцлүүд гарч байгаа бас айгүйх анзаарч байна. Тэгээд энэтэй холбоотой юу гэж хэлэх гэж байна гэхэлээ энэ одоо элчин сайдын яамнаас тавигддаг одоо тэтгэлэг хөтөлбөрүүдийн шаардлагууд манай вебсайтн дээр өдөр болго ингээд та хин ч хизээч ороод харахад бэлэн ингээд байж байгаа. Тийм болохоор хэрвээ та энд магадгүй ирэх жилд бэлдэж байгаа бол эртнээс бэлдээд оноогоо цуглуулад оноогоо өөр аваад шалгалтандаа бүртгүүлээд ингээд бүх юм ингээд төлөвлөөд яваараа гэдгийг бас сануулж хэлмээр байна. Заавал цагийн тулгах. Тийм заавал цагийн тулгах заавал чинь эх сар зарлагдахад нь л өнөөдөр шалгалтанд бүртгүүлээ да гэхийнхээ оронд магадгүй таны шалгалтын оноод тэдэргүй 2 жил хүчинтэй байдаг учраас тэрэндээ эртнээс оноо моноогоо аваад ингэ явж исэн дээрээ гэж зөвлөмөр байна. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас одоо 30 жилийн турш Монгол улсын иргэдэд зориулаад тэтгэлэг болгож байгаа юм байна шүү дээ. Засгийн газрын энэ тэтгэлгээр сурж ирсэн оюутнууд эх орондоо эргэж ирээд эх орныхоо хөгжилд ямар хөв нэмэр оруулж ажиллаж байгаа юм бол? За таны асуулт их гоё асуулт байна. Тэгээд элчин сайдын яамны одоо анх одоо солилцооны хөтөлбөр эхэлснээс хойш одоо өнөөдрийг хүртэл бол маш олон залуучууд, мэргэжилтэнгүүд одоо өндөр албан тушаал хашдаг хүмүүс бол энэ олон төрлийн хөтөлбөрүүдэд хамрагдсан байдаг. За тэгээд тэдгээр хүмүүс маань анх 2007 онд Америк төгсөгчдийн холбоо гэж үүсгэн байгуулад одоо та бүхний одоо энэ подкастыг сонсч байгаа хүмүүсийн зарим нь сайн мэдэх байх одоо МАСА гэж байдаг. Америк төгсөгчдийн холбоог анх 2007 онд одоо үүсгэн байгуулад төгсөгчдийн холбоогоор дамжуулаад одоо Америк төгссөн залуучууд маань Монголд ирээд ямархуу байдлаар нийгэмд хувь нэмрээ оруулах уу, яаж нэг баг болж ажиллах уу, Америкт сурсан зүйлийн одоо хамгийн том нэг энэ төгсөгчдийг маань холбодог нэг үнэт зүйл бол одоо сайн дурын ажил буюу одоо олон нийтийн ажил гэж байдаг. Тэгээд тэрнийг маш сайн одоо тэнд суралцсан хүмүүс ойлгож ирсэн байдаг. Тэрний үн цэнийг маш сайн мэдсэн байдаг. Тэрэн дээрээ үндэслээд одоо манай төгсөгчд маань 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл одоо 13 жилтэй энэ холбоогоо одоо амжилттай удирдан авч яваад маш олон сайхан төслүүдийг одоо Монгол улсын нийгэмд хэрэгжүүлсэн байна. Тэгээд эндээс тэдгээрээс дурдах юм бол одоо 2014 онд одоо гэр хорооллын өрх толгоосон ээжүүдэд зориулсан бичил бизнес эрхлэлтийг дэмжих ийм аюул гоё том сургалтыг хийсэн байгаа. Тэгээд цонгон харихнаас 100 эмэгтэй ээжүүдийг Чингэлтэйгээс 100 ээжүүдийг сонгож аваад 7 хоногийн турш сургалт хийгээд тэндээс 20 одоо яг бизнес эрхлэлтийг одоо хүнийг сонгож аваад бүтэн 6 сарын турш яаж бизнесээ хийх үү, яаж одоо сайжруулах уу, бүтээгдэхүүнээ яаж зах зээлдээ гаргах уу гэдэг дээр ингээд одоо зөвлөгөө өгөөд тэгээд тэрнээс үзээд үүдээд баг 13-4 бизнес бүр шинээр аягүй сайн цэцэглээд ингээд явсан. Одоо бүр ингээд нэлээд сайн тамрууд ингээд явсан тимүүд байна. Дээрээс манай Америк төгсөгчд маань нийлээд 10 жилийн одоо ялангуяа ахлах ангийн сурагчдаа зориулсан мэрэгчлээ хэрхэн зөв сонгох вэ гэдэг 10 цохрол видеог одоо YouTube дээр үнгүү хийж байршуулад тэрнийхээ хүрээнд хөдөө орон нутгуудаар болон одоо Улаанбаатар хотын захын дүүргүүдийн сургуулиудаар очиж би энэ мэрэгчлэр одоо эдийн засгийн гэдэг мэрэгчлэр Монгол улсад сураад Америкт эдийн засгийн мэрэгчлэр суралцаад ирлээ. Ингээд явхлаар ийм болд юм байна гэдээ өөрсдийнхөө түүхийг хуваалцаад би жишээлх юм бол байгаль хамгаалагчийн чиглэлээр Монголд сурсан. Тэгтээ бас Америкт бас байгаль хамгаалагчийн чиглэлээр ингээд суралцсан чинь бас ийм болд юм байна гэдэг. Ингээд яг өөрсдийнхөө түүхийг яг мэрэгчлээ сонгож байгаа тэр дүүнэртээ очиж хуваалцах тэр ажлыг маш амжилттай зохион байгуулсан. 2018 он бол 19 онд ойролцоогоор 6 аймагуудаар яваад Америк элчин сайдын яамтайгаа хамтраад 6 аймгаар явж бараг 1000 гаруй хүүхдүүдтэй биечлэн уулзч одоо ингэ зөвлөгөө өгсөн байгаа. Тэгэхээр энэ мэт ажлуудыг бол одоо хамт нийлж өнгөрсөн жилүүдэд одоо 17 орчим томоохон төслүүдийг ойролцоогоор 250 гаруй мянган доллар босгож одоо хийсэн байгаа. Одоо санхүүжилтийг одоо өөрсдийнхөө хүчээр олоод одоо хэрэгжүүлсэн тийм мундаг амжилттай явж байгаа. Та манай подкастын дараагийн дугаарын зочноор хэнийг урьж оролцуулахаар санал болгох вэ? Америк төгсөгчдийн холбоо буюу одоо МАСАгийн өмнөх ерөнхийлөгч гэхдээ Булган Туяа хичээг бол одоо дараагийн подкастад одоо би оруулмаар байна. Булган Туяа гэх маань болохоор яг МАСАгийн ерөнхийлөгчөөр 2015 оноос 19 оны хооронд 4 жил эзэнтэй ажилласан. Одоо сангийн дэд сайдын албан тушаалыг маш завгүй албан тушаалтай хүн хэдийч МАСАгийн үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцсон хүн байгаа. Тэгмээ Америкт бол Yale-ийн их сургуульд магистр хамгаалсан хүн байдаг. Тэгэхээр Булган Туяа дэд сайдтай ярилцаж магадгүй туршлагын асуувал их зүгээр ах гэж бодож байна.
Аман дээрээс нь өмнөх МАСА-гийн ерөнхийлөгч болох жаргал сайхан Дефакто байгаа. Дефакто 2013 оноос 15 оны хооронд МАСА-г удирдахжсэн. Тэгээд Колорадогийн би буруу санааг бол Колорадогийн их сургуульд бас сурч ирсэн баг. Тэгэхээр жаргал Дефакто хөрмөр байна. Аман МАСА-гийн өмнөх ерөнхийлөгч. Тэгээд Ундраг бас хөрмөр байна. Одоо улсын хурлын гишүүн. Тэгээд Стэнфордын их сургуульд суралцж байсан. Тэгээд тухайн үед одоо МАСА-г удирдахад ямар хуу одоо хүндрэлүүд гардаг байсан, ямар хуу одоо сайхан талууд байсан те тэрийг нь асуумаар байна. Дээрээс нь Америкт яг сураад буцаж ирэхдээ яагаад энэ МАСА-г удирдах болсон юм, МАСА-д яагаад орохоор шийдсэн гэдэг талаар яриулах зүгээр юм болов уу гэж бодож байна. За мөн анх 2007 онд Америк төгсөгчдийн холбоог үүсгэн байгуулахад ерөнхийлөгчөөр сонгогдож байсан их хамгаалалтынхаа бас энэхүү подкастад урмаар байна. Тэгээд анх яг МАСА-г ямар хуу зорилгоор те яаж одоо байгуулж ирсэн тэр түүхийг нь бас сонсомоор байна. Тэг мөн мэдээж элчин сайдын яамнаас энэхүү подкастад бол одоо олон нийтийн хайр залмын дарга Роберт Тейт болон одоо элчин сайд Майкл Клически хоёрыг одоо ноён Майкл Клически хоёрыг бол урьж яг Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанууд, олон нийтийн үйл ажиллагаанууд ер нь ямар хуу явагддаг талаар бас сонсвол сонирхолтой болов уу гэж бодож байна. За бид эдгээр хүмүүстэй холбоо тогтоож подкасттай зочноор оролцуулахыг хичээнэ. Танд маш их баярлалаа. Манай өнөөдрийн зочноор Монгол Улс дахь Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамны олон нийтийн харилцаа холбооны ажилтан Эдэр Уган оролцлоо. Бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил үст өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас санхүүжүүлдэг Education USA Mongolia хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Монгол дахь Америк төгсөгчдийн холбоо ажиллаж байна. Та Америкт ихтэй сургуульд хэрхэн суралцах тухай цогц үнэн зөв мэдээллийг үн төлбөргүй авахыг хүсвэл Education USA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөгөөдөд хандаарай. Бидэнтэй холбогдохыг хүсвэл www.masa.org-ийн цахим хуудасаар хандж болохоос гадна Facebook, Twitter, Instagram дээр Education USA Mongolia-г дагаарай. Ирэх даваа гарагт иргэн уулзлаа. Түр баяртай.